Хятад улсын 7000 жилийн түүхтэй Финжоу цагаан архи аль биесээр Монгол улсад худалдаалагдаж эхэллээ. 2006 онд Финжоу цагаан архийг хийх эртний уламжлалт аргыг Хятад улсын биет бус соёлын үеийн жагсаалтад бүртгэжээ. Финжоу цагаан архины үүслэн 7000 жилийн өмнөх Яншуу соёлын үед хамаарах бөгөөд түүний хөгжлийн түүх нь Хятадын эртний архи нэрх түүхтэй уялдаж, ортны өргөмжлөлт архи, яруу найраг болон дарсны соёл, нэрх технологи гэсэн 3 үндсэн түүхэн чиглэлийг бүрдүүлдэг. Түүнчлэн Финжоу нь Хятадын цагаан архины технологийн үндэс суурийг тавьж хамгийн нэр хүндтэй төлөөлөгч болж чаджээ. Харин өнөөдрөөс эхлэн Монгол улсад Финжоу цагаан архи албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. 在中国山西杏花村汾酒厂 гол төрлийн 3 төрлийн бүтээгдэхүүн байдаг байгаа. Тэгээд манай энэ бүс нутаг маань болохоор энэ 3 бүтээгдэхүүнийг одоо нийлүүлдэг онцлогтой. Тэгтээ энэ Финжоугээ дарсан маань болохоор маш урт түүхтэй. Одоогоор бараг 7000 гаруй жилийн түүхтэй юм дарс байгаа. Финжоу дарс маань болохоор дэлхийн 60 гаруй бүс нутаг болон улсуудад одоо байдаг. Өргөн тархсан юм бүтээгдэхүүн байгаа. 1915 онд болсон одоо Панамын үзэсгэлэнд Хятад улсыг төлөөлж одоо юм 1-р зэргийн медаль авсан ийм амжилтыг үзүүлсэн байгаа. Тус цагаан архи нь зөөлөн амт англим сайхан үнрээр ижил төрлийн архинаас эрс ялгардаг байна. 1949 онд Хятад улсын төрийн ёслолын зогт хэрэглэгддэг болсноор улмаар улсын үйлдвэрийн Шинхуа тосгоны Финжоу архины үйлдвэр болон өргөжж үйл ажиллагаагаа тэлсэн байна.